Энэ удаагийнхаа бичлэгээр 2016 оны драм төрлийн Cardboard Boxer киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Машин авах уу эсвэл солих уу гэж эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машин авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаа олголт. Мөн унаж яваа машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж. Дээр нь бүр хосороо гадаад дайлах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины төвөд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн барьчлаасаа мэдээлэл авч ердөө 30 минутын дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн лавлах 75 18 18. Кино Лос Анжелес хотын гудамжинд амьдардаг орон гэргээр Уиллигийн хүндхүү өдөр тутмын амьдралыг харуулснаар эхлэнэ. Уилли өдөр бүр хогийн сав ухаж хоол хүнс хайдаг бөгөөд бусдын хайсан тал гамбургер түүний нэг өдрийн хоол болдог байлаа. Амьдралаа арай ядан залгуулдаг түүний хувьд мөнгө гэдэг зүйл үнэхээр ховор зүйл. Гэсэн ч тэр 7 хоногийн турш цуглуулсан буйны мөнгөө хоолнд бус англи хэл сурах гар бичмлийг карт худалдаж авахд зарцуулдаг. Тэрээр төлбөрөө хийхээр кассан дээр очиход хажууд нь зогсож байсан бяцхан охин түүнийг айсан харцаар ширтэн. Үүнийг анзаарсан Уилли мөнгө болон картуудаа кассан дээр үлдээгээд өөрийнх нь өмнөөс төлбөрийг нь хийчих байх гэсэн найдлага тээж чимээгүйхэн гадагшаа гарав. Аз болоход охины ээж түүний төлбөрийг нь төлж худалдан авсан картуудыг нь авчирч өглөө. Уилли талархсан сэтгэлээр эмэгтэйд баярлснаа илэрхийлнэ. Уилли яагаад ийм карт худалдаж авсны учир нь тэр шөнө олсон нэгэн шатсан өдрийн тэмдэглэлтэй холбоотой байлаа. Жухам тэр өдрийн тэмдэглэл түүний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн юм. Тэмдэглэл бяцхан охиных бөгөөд ээжигээ нас барсны дараах өдөр хоногуудынхаа тухай нэг бүрчлэн бичжээ. Хуудас бүрээс охины ганцаардал шаналл тодхон мэдрэгдэж бичсүүг болгонд нь гуниг шингэсэн байв. Тэрхүү ганцаардмал сэтгэл Уиллигийн дотоод ертөнцтэй ирэхгүй нийлж бие биенээ хизээч танихгүй хоёр хүний зүрх сэтгэл тэрхүү тэмдэглэлээр холбогдлоо. Гэвч зөвхөн эхний хуудсыг л Уилли уншиж чадхаар байв. Үлдсэн бүх хуудсыг нь огтхон ч ойлгохгүй байсан тул тэр хажууд нь байсан гэр оронгүй хүнээс тусламж хүснэ. Харин нөгөө хүн түүн рүү дунд хурууга гоцойлгон илэглэн дооглов. Тэр шөнө Уилли огтхон ч унтаж чадсангүй. Гэхдээ хүйтэн цаг агараас болоод биш, харин олон жилийн дараа анх удаа түүний сэтгэлд дурсаж бодож суух үнцэнтэй зүйл бий болсон байлаа. Маргааш өглөө нэгэн номлогч ирж "Бурхан тусламж хэрэгтэй бүх хүнийг авардаг" хэмээн ном айлдав. Үнийг сонссон Уилли өдрийн тэмдэглэлээ уншуулчих санаатай түүн дээр очлоо. Гэвч номлогч өөр олон хүнд туслах ёстой гэсэн шалтгаанаар түүний хүсэлтийг хүлээж авсангүй. Гэр оронгүй хүмүүсийн хувьд сайхан сургаал сонсохоос илүү нэг ширхэг хатсан далхал үнэхээр хэрэгтэй зүйл нь байв. Аз болоход худалдаж авсан англи хэлний гар бичмлийн картуудынхаа ачаар Уилли өдрийн тэмдэглэлийн дараагийн хэсгүүдийг баг багаар уншиж эхлэнэ. Унших тусам охин өөртөө нь ямар их айдлахын болохыг мэдэрсээр. Охин аяга захилгаанаас айдаг байсан бол Уилли ч мөн адил айдаг. Яг тэр мөчөд тэнгэр нижигнэн дуугарч хүчтэй аянга цахив. Айсан Уилли жижигхэн цаасаа харьцаг руугаа шургоо орж бүх бие нь салганан чичирнэ. Уилли өдрийн тэмдэглэлээ ингэртэ чанга таврын суусан нь энэ дэвтэр түүнд зүгээр л нэг тэмдэглэл биш, харин сэтгэлээ уудлан ярилцаж болдог цорын ганц дотны найз нь болсныг илтгэн. Маргааш нь тэнгэр цэлмэж Уилли өдрийн тэмдэглэлээ дээвэр дээр гарган наран дээж хаттав. Тэрээр нарны элчэнд суун дэвтрийнхээ нүрийг дахин илэх нь яг л удаан уулзаагүй дотны хүнээ инхрийлж буй мэт. Тэр өдөр Уилли олж авсан харандаага ирлээд өдрийн тэмдэглэлийн хоосон хуудсан дээр бяцхан охин тандан анх удаа захиа бичиж эхлэнэ. Гэр оронгүй үргэлж ганцаардаж явдаг тэрээр охинтой захидлаар нөхөрлж байгаа мэт сэтгэл төрөв. Уилли хөвчлэн өдрийн цагаар унтдаг. Учир нь шөнө болохоор дэрэмчэд гэр оронгүй хүмүүс рүү дайрч байгаа бүхнийг нь булаадаг ажээ. Хэсэг хугацааны өмнө тэрээр унтлагын уутаач ийм байдлаар алдсан учраас шөнөөр унтаж зүрхэлдэггүй болсон байв. Шөнийн хот нам гүмхэ атлаа асрах ганцаардлыг мэдрүүлдэг. Түүнтэй ярилцах хүн нэг ихэн ч үгүй. Тиймээс сэтгэлдээ хадгалсан бүх бодол мэдрэмжээ тэрээр өөрийн тэмдэглэлдээ л бичдэг байлаа. Эцэст нь Уилли бичсэн бүхнээ цаас онгоц болгон нямбайлан эвхэж тэнгэр өөд зөөлөн шиднэ. Уилли өөрийнх нь өгсөн цаасан онгоц охинд ямар нэгэн байдлаар хүрээсэ хэмээн төсөөлнө. Учир нь өнөөх бяцхан охин ч бас түүнтэй адил найз нөхөдтэй болохыг маш их хүсдэг байжээ. Өдрийн тэмдэглэлдээ охин өөрийгөө энэ ертөнцид байгаачлгүй мэтээр мэдэрдэг тухайга бичсэн байв.
Бусад хүүхдүүд түүнийг бараг л анзаардаггүй бөгөөд ээж нь амьд байхдаа чамайг ганцаардахаар чинь сахиусан тэнгэр ирээд тэврэх болно хэмээн үргэлж тайвшруулдаг байсан ажээ. Гэвч тэр сахиусан тэнгэр хизээч ирээгүй. Энэ бүхнийг уншсан Уилли өөрийнх нь амьдралч мөн адил хизээч өөрчлөгдөхгүй мэт санагдана. Гэвч тэр шөнө бүх зүйл санаанд оромгүйгээр эреглээ. Тансаг зэрэглэлийн машинтай хоёр баян залуу гудамжинд ирж гэр оронгүй хоёр хүнийг хооронд нь зодтолдуулахыг хүсв. Ялагч болсонд нь $50 шагнал амласан тул Уилли эхэндээ зүгээр л хажуугаас нь ажиглан зогсоно. Гэтэл араас нь нэгэн өндөр биетэй хар арьстай гэнэт дайрч зогсноор тэрээр хүссэн хүсээгүй тулаанд татагдан орлоо. Бэлтгэлч үгүй эхэлсэн тэр тулаанд хоёр тал нарийнхан хүйтэн гудамжинд бие биенээ хайр найргүй зохиж өшөглөн. Эцэст нь Уилли өрсөлдөгч газарт дарж хөдөлж чадхааргүй болгосноор ялалт байгуулж $50 шагналаа авав. Баян залуу Уиллигийн гарыг өргөн өнөөдрийн авраг хэмээн чангаар зарлахад Уилли амьдралд анх удаа өөрийгөө хэн нэгэнд үнэлэгдэж байгаа мэтэр мэдрэв. Гэвч үнэн хэрэгтээ тэр баян залуугийн хувьд Уилли огтхон ч үнцэнтэй хүн биш байлаа. Тэр ердөө уйтгараа тайлахын тулд гэр оронгүй хүмүүсийг мөнгөөр дөрхирч зугаагаа гаргаж байсан нь тэр. Харин Уилли ялсан мөнгөөрөө хоол идэж гэцээ затгахын оронд нэгэн жижиг буудалд өрөө хөлслөн. Тэр удаан хугацааны дараа анх удаа бие угааж хэр шороогоо арилган цэвэрхэн орон дээр хэвтэж үзв. Зөөлөн матрасан дээр хэвтэн 100 шидэж зурагт үзэх тэр мөч түүнд жирийн хүмүүсийн хувьд энгийн зүйлч өөрийнх нь хувьд мөрөөдөл мэтэл санагдаж байлаа. Гэсэн чин тухтай орчинд хэтэд тасгаас эмээсэн бололтой эцэн тэр орон дээрээ биш хүйтэн шалан дээр унтахаар шийднэ. Маргааш нь буудлаас гарсан Уилли дахин гудамжаар хэсүүчилж явхдаа тэрэгэнцэр түрэн яваа нэгэн орон гэргүй эрийг олж харав. Тэр хүн хэдхэн хоногийн өмнө замын эсрэг талд унтаж байх үед нь ч мөн харагдж байсан бөгөөд шатам халуун нарны доор тэрэгэнцэр арай ядан төрж явахыг нь ажиглан зогсоно. Сайхан сэтгэлтэй Уилли түүнд туслахыг хүссэн ч нөгөө хүн шуудхан л татгалзав. Гэтэл Уилли өөрөөр санал тавина. Хэрвээ чи энэ өдрийн тэмдэглэлийг надад уншиж өгвөл би чамайг очихыг хүссэн газарт чинь хүргэж өгье. Гэхэд энэ удаад өнөөхөөр зөвшөөрөв. Зам зур ярилцахдаа Уилли түүнийг Пинки гэдэг өмнө нь цэргийн алба хааж байсан бүр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй хүртэл хамтдаа зураг авахулж явсан Ахмад дайчин болохыг мэдэж авна. Харин одоо тэр хоёр хөлөө алдсныхаа хариуд хүртсэн хамгийн үнэтэй зүйл болох нийл ягаан зүрх одонгоо ламбарданд тавихаар явж байлаа. Пинки одонгоо нэлээд өндөр үнээр үнэлэгдэх байх гэж найдаж байлаа. Гэвч ламбардны эзэн түүнд маш бага хэмжээний мөнгө санал болгов. Энэ үг Пинкиг ихэд уурлуулж эцэст нь одонгоо барьцаалахгүйгээр буцна. Тэр шөнө Уилли Пинки хоёрын азан таарч хогийн савнаас махан бараг л бүтнээрээ шахуу үлдсэн дахианы хоёр мөч олов. Хэдийгээр шоргоолж шавсан байсан ч өлөн хонхоос хавьгүй дээр. Пинкитэй танилцсанаас хойш үргэлж ганцаараа явдаг байсан Уилли ажмаар бусадтай хамт байх мэдрэмжинд дасаж эхлэн. Эргэн тойрондох хүмүүсийн дуу чимээ хүртэл түүнд өмнөх шигээ тэртээ санагтахаа болжээ. Нэг удаа хэн нэгэн түүнээс чиний мөрөөдөл юу вэ гэж асуухад Уилли хэсэг чимээгүй байснаа. Би ганцаараа л үхэхийг хүсэхгүй байна хэмээн тайван хариулна. Олон жилийн турш гудамжаар тэнүүлчилсэн амьдрал түүнийг дотогшоо ганцаардмал нэгэн болгожээ. Байнгын орон гэргүй байх нь Уиллигийн аюулгүй мэдрэмжийг бүр мөсөн үгүй хийсэн тул тэр өчүүхэн төдийч гэсэн халуун дулаан мэдрэмжийг хаанаас ч болов хайдаг болсон байлаа. Хогийн цэгээс олсон хуучин өдрийн тэмдэглэлч вэ, эзэндээ хаягдсан золбин нохойч вэ, Уилли тэдэнд чин сэтгэлээсээ хайр халамжаа зориулдаг. Нэг өдөр тэр золбин нохойтой хамт гуйлга гуйхад хүмүүс эрдэнхөөсөө арай илүү мөнгө өгч байв. Гэвч Уилли олсон мөнгөөрөө өөртөө хоол авахын оронд нохойдоо нэг лаз мах худалдаж авч өгнө. Харин өөрөө хажууд нь суун өнөөх өдрийн тэмдэглэлээ үргэлжлүүлэн уншсаар. Тэмдэглэлд охин зарим хүмүүс чиний амьдралд түрхэн зураг гарч ирдэг. Харин явхдаа бүр мөсөн явчихдаг. Ингээд чи дахиад л ганцаараа үлддэг хэмээн бичжээ. Мөн ээжийнх нь амласан сахиусан тэнгэр хизээнэгүй өдөр ирж өөрийг нь тэврэх болов гэж үргэлж хүлээдэг тухайга өгүүлсэн байв. Эдгээр мөрийг унших тусам Уилли охины мэдэрч буй ганцаардлыг өөрийнх нь мэтэр ойлгож эхлэв. Учир нь энэ үед тэр дахин ганцаараа үлдсэн байлаа. Заримдаа Уилли хотын автобусаар зорчигчдын дунд чимээгүйхэн суудаг. Бусад хүмүүс түүнийг хэрхэн харах нь түүнд огтхон ч хамаагүй. Харин ч эсэргээрээ хэнэгэ өөрийг нь анзаараасай энэ хорвоод оршин байгааг нь мэдээсэй гэж дотроо хүсдэг байв. Тэр өдрийн тэмдэглэлдээ хандан бяцхан охиныг чимээгүйхэн зоригжуулж чи заавал сайн найзтай болно
гэж бичнэ. Нэг өдөр номын санд явж байхдаа Уилли бяцхан шүтэнцний охин үлгэрийн номыг олж харав. Тэр охины хувь тавилан өдрийн тэмдэглэлийн эзэнтэй үнэхээр адилхан санагдсан тул номын хавцыг хайчилж аваад өдрийн тэмдэглэлийн нүрэнд нь нааж би чамайг үнэхээр байдаг гэдгийг мэднэ хэмээн бичиж үлдээв. Дараа нь өмнөхийн адил захиагаа цаасан онгоц болгон эвхээд тэнгэр өөд нисгэнэ. Магадгүй өнөөшн дахиад лаянга захих байх. Гэхдээ Уилли дотроо нэгэн амлалт өгчээ. Би чамайг хизээч ганцаар ангич нь орхихгүй. Учир нь бид найзууд, харин жинхэнэ найзууд үргэлж бие биенийхээ дэргэд байдаг юм. Ийхүү шинэ оны эхний мөч ирэхэд хотын гудамжинд хүмүүс хоорондоо тэврэлдэн нэг нэгэндээ шинэ жилийн мэнд хүргэж байлаа. Харин Уилли олонний хөлөөс холдож ганцаараа дээвэр дээр гарч шинэ оныг чимээгүйхэн угтана. Уилли өдрийн тэмдэглэлээ хажуудаа тавиад бяцхан охин яг дэрэгдэн сууж байгаа мэтэр төсөөлөн тэнгэрт цэцэглэх өнгөлөх салиутыг чимээгүйхэн ширтсээр. Түүний хувьд тэр өдрийн тэмдэглэл зүгээр нэг дурсамж биш, харин амьдрах итгэл, сэтгэлийн хамгийн том түвшиг нь болжээ. Гэвч шинэ оны маргаашч гудамжны амьдрал огтхонч өөрчлөгдсөнгүй. Урд адил эзгүүрсэн гудамж өлсөглөн хүйтэн тэднийг хүлээж байлаа. Уилли Пинкитэй хамт хогийн цэгээс хэрэгтэй зүйл хайж явахдаа Пинки зөвхөн газар хэвтэх тамхины ишийг л түүдгийг анзаарна. Учир нь дайны талбарт байхдаа уушгины хор тавдраа сайгаад нэг ч удаа тамхи татдаггүй байсан хүн одоо ийм байдалд орчихсон учраас ингэж амьд явхаар хорт хавдраар эртхүү өгсөн нь дээр байсан юм болов уу хэмээн гашуунаар өгүүлнэ. Үүнийг сонсон Уилли Пинкид багч гисэн туслахыг хүсэж хогийн цэгээс нэг том цаасан хайрцаг олж ирээд дээр нь Дайны Баатар гэж бичив. Энэ хүмүүсийн анхаарлыг татаж Пинки ердөө хагас өдрийн дотор урд урдынхаас хавгүй их хандив цуглуулж чадлаа. Оройн тэд буудалд хамт хонохоор очсон ч ресепшн тэднийг оруулахыг хүссэнгүй. Тиймээс зориуд үнийг нэмж нэг орны төлбөрийг бүтэн өрөөний үнэтэй тэнцвүүлэн хэлв. Ховорхон олдсон энэ боломжийг Уилли өөртөө биш Пинкид өгчээ. Харин өөрөө дахиад л хүйтэн гудамжинд буцаж очиж хонохоор шийднэ. Ганцаараа тэнүүчилж явсаар тэр ядуусын хороолд байрлах бие үнэлэгчийн газарт орж ирэв. Амьдралдаа эмэгтэй хүнтэй ойртож үзээгүй Уилли ихэд сандарч байлаа. Бүсгүй эрдэнхөрөө ажиллаа эхлэх гэж байтал Уилли түүнийг болиулаад би зүгээр л хүний сэтгэлийг дулаацуулдаг хайрыг мэдрэмээр байна. Хүнийг энэ хорвоог дахин хайрламар санагдуулдаг тийм хайрыг хэмээн аяархан хэлнэ. Энэ үгийг сонссон бүсгүй нүд шууд л нулимсаар дүүрч тэр юу ч хэлэлгүй Уиллиг чанга гихчин тэвэрлээ. Гэвч Уилли жинхэнэ хайрыг ийм газраас олохгүй гэдгийг сайн мэдж байсан учраас удалгүй буцаад гудамжинда ирнэ. Амьдралаа залгуулахын тулд тэр дахин гэр оронгүй хүмүүсийн тулаанд оролцож эхэллээ. Баян залуу энэ тулаануудыг бичлэг болгоо авч бусад чинэлэг хүмүүсээр мөрийг тавилан мөнгө олдог байв. Харин Уилли тэдний хувьд ердөө ашиг олох хэрэгсэл төдий байлаа. Ээлжид тулаанд дахин ялалт байгуулсан Уилли энэ удаач нэлээдгүй мөнгө аавна. Түүний тулаанд сэтгэл хансан баян залуу мөрөн дээр нь алгадаад "Чи одоо миний найз шүү" гэж хэлв. Уилли гаднаа юу ч илэрхийлсэнгүй. Харин дотроо хэнийгөө өөрийг нь анхудаа найз гэж дуудсанд сэтгэл нь ихэд хөдөлжээ. Гэвч тэр өөрийгөө үнэндээ зүгээр л бусдын мөнгө олох хэрэгсэл болгон ашиглуулж байгаагаа одоохондоо мэдээгүй байв. Тулаанаас олсон мөнгөөр Уилли дулаахан буудалд хоноглох боломжтой болсон ч шөнө болгон нойргүй хонох нь хэврэл байлаа. Өлсөж даарч явхаа болсон атлаа өмнөхөөс ч илүү ганцаардаж байгаагаа тэр мэдэрнэ. Удалгүй өвлийн хамгийн хүйтэн өдрүүд эхэлж Пинки даарч жижирсэндээ арай ядан алхаж байв. Уилли түүнийг гал асаасан газар руу дагуулan очиж дулаацуулахад талархсан Пинки хариуд нь өдрийн тэмдэглэлийн үлдсэн хэсгийг нь уншиж өгч эхэллээ. Тэмдэглэлийн үргэлжлэл бүрч гунигтай байв. Ээжигээ нас барсны дараа охиныг авгаах нь өсгөж эхэлсэн ч байнга л арх уудаг тэр хүнээс охин айж үзэн яддаг болжээ. Заримдаа тэр ээж дээрээ очихын тулд өөрөө ч бас тэнгэрт очихыг хүсдэг тухайга бичсэн байв. Түүний хувьд тэндэл ээжтэйгээ дахин хамтдаа аз жаргалтай амьдарч чадна гэж итгэдэг аж. Энэ хэсэгт хүрмэгц Пинки цаашаа уншиж чадсангүй. Үргэлжлүүлж чадахгүй нэ. Дэндүү гунигтай юм гэж тэр аяархан хэлв. Уилли юу болсныг ойлгохгүй гайхаж суухад Пинки олон жил хинт ч ярьж байгаагүй нууцаа дэлгэнэ. Тэр дайны үеэр нэгэн бяцхан охиныг хүн бамбай болгоо ашиглаж байхад даргийнхаа тушаалаар буутсан аж. Хэдийгээр тушаал биелүүлсэн ч гэмгүй хүүхдийн амийг хөнөөсөн тэр мөч Пинкигийн сэтгэлд насан туршийн шарах болон үлджээ. Тиймээс тэр өөрийгөө хизээч сайн хүн байгаагүй гэж боддог байлаа.
Уилли ч охины хувь заяанд харамсаж байсан ч Пинкийг буруутгасангүй. "Миний хувьд чи сайн хүн. Бас миний найз" гэж тэр чин сэтгэлээсээ хэлнэ. Гэвч Пинки өөрийнхөө өнгөрсөн үеийг уучлж чадсангүй. Дотроо тээж явсан гэмчлээсээ зугтахын тулд тэр чимээгүйхэн эргэж алхахсаар харанхуй далга болов. Тэр шөнөөс хойш Уилли Пинкитэй дахиж хизээч уулзсангүй. Харин тэр орой баян залуу ахи ирж ээлжид тулаана зохион байгуулав. Энэ удаад Уилли мөнгө хэрэгтэй байсан өөр нэгэн гэр оронгүй эртээ тулалдахаар боллоо. Энэ удаад өмнөхөөсөө ч олон хүн цугларч баян залуу бичлэг хийж мөрийг тавиулан улам их ашиг олохоор төлөвлөжээ. Уилли энэ удаа урд өвдийнхаасаа илүү ширүүн тулалдана. Учир нь өөрийг нь найз гэж дуудсан хүнийхээ урмыг нь хугалахыг хүсээгүй юм. Баян залууч түүнийг улам чанга дэмжин хашгирч байлаа. Гэтэл гинэт өмнө нь Уиллид ялагдж байсан өнөөх өндөр хар эрсдээр араас нь дайран ирж баян залуугаас өмнө нь амласан $50 нэхэв. Маргаан хурцтаж баян залуу аюулд орсныг харсан Уилли түүнийг хамгаалахаар шууд л гүйж очино. Тэр ойролцоо байсан хариулын тавгийг шүүрэн авч өнөө хэрийн толгойроо хүчтэй зогхоход нөгөө хүн газар дээр хөдлөг өнгөй унав. Хүн амиа алдсан байж болзошгүйг ойлгосон хүмүүс сандралдан балмагдаж бүгд л амь тэмцэн зогтож эхлэнэ. Хүн амиа алдсан тэр мөчөд саяхныг хүртэл өөрийг нь найз хэмээн дууддаг байсан баян залуу хамгийн түрүүнд зугтааж ор мөргүй алга болов. Хэдхэн хормын өмнө дэрэгдэн байсан хүмүүс ч бүгд амиа бодон тарж одоход Уилли ганцаараа хөдөлж чадалгүй үлдэнэ. Тэр яаран цаасан хайрцаг руугаа орж өдрийн тэмдэглэлээ чанга тавирсан ч айцсан огтхон ч намтсангүй. Эцэст нь дээвэр дээр гарч нуугдахаар шийдэх бөгөөд удалгүй доор нь цагдаагийн машинууд ирж хэргийн газрыг шалгаж эхлэнэ. Уилли буудалд нуугдахыг оролдсон ч хаасайгүй суйрлуулсан хяналтын камеруудыг хараад бодлоо өөрчлөнө. Ингээд юу ч болоогүй мэтэ замын хажууд хэвтэж хонохоор шийдэв. Удалгүй цагдаа нар мөрдөн шалгалтаа зогсоолоо. Учир нь гэр оронгүй хүний үхэлд төдийлөн анхаарал хандуулах хүн байсангүй. Гэвч бусад хүмүүс мартсан ч Уилли өөрийгөө уучлж чадсангүй. Сэтгэл дэх гэмшил нь өдөр ирэх тусам түүнийг зовоож байлаа. Нэг өдөр тэр бяцхан охины өдрийн тэмдэглэлийг авч оршуулгын газар очино. Эцгийнхээ булшин дээр суун охины ээж ч бас тэнгэрээс охиноо харж байгаа байх гэж бодох нь түүнд багахан ч гэсэн тайвшрал өгч байлаа. Гудамжинд амьдарсан он жилүүдэд Уилли тоолж баршгүй олон үхлийг нүдэрээ үтсэн. Тиймээс өөрийнх нь ээлж хэзээ нэгэн өдөр ирнэ гэдгийг сайн мэддэг байв. Гэхдээ тэр ердөө нэг л зүйлийг хүсдэг байлаа. Хэзээ нэгэн цагт өөрийг нь хэн нэгэн дурсдаг байгаасай. Нэг өдөр цэцэрлэг түрээлэнгээр явж байхдаа тэрээр газраас үхсэн тагтаа олжээ. Уилли түүнийг сонинд нямбайлан боогоод модны мөчир дээр тавина. Түүний бодлоор тагтаа тэнгэрт нисэх ёстой амтан. Үгсэн ч гэсэн тэнгэртээ ойрхон байх учиртай. Уилли өдрийн тэмдэглэлийн эзэн охиныг үнэхээр сайхан сэтгэлтэй хүн байсан гэдэгт итгэдэг байлаа. Харин тэр охин өөрийг нь илүү сайн хүн болоход хүргэсэн юм. Өөрт нь бараг юу ч байхгүй ч хэрв загтлууд нь охинд ямар нэгэн байдлаар хүрдгэл юм бол түүнд туслахын тулд байгаа бүхнээ зориулна гэж Уилли дотроо тангаргалжээ. Тэр шөнө Уилли нэгэн ламбардны дэрэгдүр өнгөрөхдөө Пинкигийн нил ягаан зүрх одонг цонхон дотор байхыг олж харав. Тэр тулаанаас олсон $50 гарган одонг буцааж аваад дараа нь Пинкитэй уулзахдаа гинтийн бэлэг болгон өгөхөөр хадгалж үлдэнэ. Тэр орой жихүүн салхи ердийнхөөсөө ч илүү ширүүсжээ. Уилли цаасаа хайрцаг руугаа хурдхан орсон ч гинэт замын цаана тэрэгцэр дээрээ эвхрэн суусан Пинкийг олж харав. Тэр найз нь хүйтэнд даарч жичирч байгаа болов уу гэж бодоод өөрөө хэрэглэхээс хүртэл гамнаж явсан хүнжлээ авч түүн рүү яаран очив. Гэвч дэрэгд нь очиход Пинки аль хэдийн амьсгал хураасан байлаа. Энэ дүр зургийг харсан Уилли хэсэг хугацаанд юу ч хэлж хөдөлж чадсангүй. Дараа нь түүний сэтгэлд багтаж ядсан уй гашуу нэгэн зэрэг асхарч нүднээс нь нулимс өөрийн эрхгүй урсаж эхлэнэ. Шөнийн жавар биеийг нь хөлдөөж байсан ч найзаа алдсан тэр өвдөлтийн дэргэд юу ч биш байлаа. Эцэст нь Уилли Пинкигийн зогтцыг өөрийн гараар цэгцэлж буцаан авчирсан нил ягаан одонг нь түүний амьсгал хураасан тэр газарт мөнхөд үлдээн. Тэр шөнө хорооллын хүмүүсийг чимээгүйхэн хамгаалж явдаг нэгэн эр Уилли дээр ирж цаасан хайрцгийг нь өшөглөн унгав. Тэр ууртайгаар чи яагаад өөртөө адилхан хүмүүсээ мөнгөний төлөө зоддог болсон юм бэ хэмээн зэмлэнэ. Уиллиг хэрглэж байсан хүнжил хүртэл энэ хүнээс ирсэн тусламж байлаа. Тэрээр олон жилийн турш гудамжинд амьдардаг хүмүүсийг аль болох хамгаалж бие биетэйгээ тэмцэлдүүлэхгүй байхыг хичээдэг нэгэн байжээ. Уилли өөрийгөө өмөрөх мэт
Тэр баян залуу миний найз гэж хэлтэл өнөөх хүн ганцхан асуулт асуув. Тэгвэл тэр чамтай хамт энэ цаасан хайрцагт унтаж байсан юм уу? Энэ асуулт Уиллийг дуугүй болголоо. Хэзэгхэн зуур тэр юу ч хэлж чадсангүй. Харин тэр мөчтөл бүх үннийг ойлгов. Баян залуу хизээч түүний найз байгаагүй. Уилли бусдын зугаа гаргах хэрэгсэл мөнгө олох тоглоом төдий байж. Үүнийг ухаарсан тэр өөртөө асар их уурлан ойролцох төмөр хогийн савыг хамаг хүчээрээ дахин цохиж эхлэнэ. Би ямар тэнэг байсан юм бэ? Жинхэнэ найзтай болохыг хэтэрхийх хүссэндээ өөрийнхөө хамгийн ойр байсан хүмүүсийг хүртэл мөнгөний төлөө зодож шархлуулж явснаа Уилли саял ухаарлаа. Сэтгэл нь бүрэн нуран унсан Уилли дээвэр дээр гарч бяцхан охины өдрийн тэмдэглэлийг гартаа атхан удаан сув. Эцэст нь тэр өөрийгөө охинтой дахиж ярилцах хэрэггүй болсон гэж бодно. Би сайн хүн байхаа болсон. Би мөнгөний төлөө найзуудаасаа урвсан хүн. Дараа нь өмнө нь олон удаа нисгсэн цаасан онгоцнуудаа эргэн харна. Тэдгээр нь хизэж охин түрээгүйг Уилли эцэст нь хүлээн зөвшөөрөв. Уилли өлсгөлөнгөө дарах гамбургер хүсгээч болжээ. Түүний хүсэж байсан зүйл бол ердөө л хизээч шархлуулахгүй үнэн сэтгэлийн хайр байлаа. Харин өөрийг нь цаашид хинч хайрлахгүй, өөрөө ч хэнийг нэг хайрлах эрхгүй болсон гэж бодсон тэр гүн зөхрөлд автана. Удалгүй Уилли цэргийн элсүүлэх төвд очиж айрам дэлсэх хүсэлт гаргана. Тэр амьдралаа ядаж ямар нэгэн утга учиртайгаар дуусгахыг хүсэж байв. Гэвч нас нь хэтэрсэн тул хүсэлтээс нь татгалзав. Уилли бууж өглөгүй намайг хүний бамбай болгочих. Эсвэл хэрэггүй бол зам дээр хайчих. Ямар ч байсан намайг ашиглачих хэмээн зөхрөн гуйна. Түүний нүгийг сонссон цэрэг хүртэл балмагдан өрөвдөж байсан ч дүрм нь өөрчлөгдсөнгүй. Ингээд Уилли дахин очих газаргүй бохир гудамжны буланд тэнүүжлэхээсөөр аргагүй болов. Яг тэр үед өнөөх баян залуу ахин ирэв. Энэ удаа тэр өмнөхөөсөө ч олон чинэлэг залуусыг дагуулж ирсэн байх бөгөөд ээлжид зугаагаа эхлүүлэхээр бэлтгэж байлаа. Тэр гэр оронгийн хүмүүсийг гладиатор боолоод харин мөрийг тавихаар ирсэн баян хүмүүсийг Ромын язгууртнууд хэмээн шоолон нэрлэж улам их мөнгө олохыг хүсжээ. Гэвч энэ удаа бүх зүйл түүний санснаар болсонгүй. Уилли буланд чимээгүйхэн нуугдаж өөр хинч тулаанд оролцохыг хүссэнгүй. Үзэгчид хэдийнэ их хэмжээний мөнгөөр мөрийг тавихаар бэлтжигсэн байсан учраас тулаан эхлэхгүй л бол баян залуугийн бүх төлөвлөгөө нурна. Арга барсан тэр шагналын мөнгийг $100 болгоно нэмэгдүүлв. Өлсгөлөндөө туйлдсан хамгийн хөгшин эр өлбөрч өгөхгүй тулд арга буюу ураг шалгасан ч бусд нь огтхон ч хөдөлсөнгүй. Яг энэ үед баян залуу буланд нуугдан сууж байсан Уиллиг олж харлаа. Харин энэ удаа бүх үннийг ойлгосон Уилли юу ч болсон тэр тулаанд дахин оролцохоос эрс татгалзав. Баян залуу энэ удаа Уиллиг ятгаж сэтгэлд нь хүрэх гэж оролдоно. Тэр буланд чимээгүйхэн нуугдаж байсан Уиллид тэр хөгшин хүнийг хараач. Чи зүгээр л бусад хүмүүс түүнийг зодохыг харах уу? Эсвэл өөрөө хийж зогсоох уу? Хэмээн хэлнэ. Уилли аль хэдийн бүхнийг ойлгосон байлаа. Тэр залуугийн жинхэнэ зорилгыг мэдчихсэн учраас дахин түүний тоглоом болохыг хүссэнгүй. Гэвч хөгшин эрийг бусдад зодуулж доромжлуулахыг харахыг хүсээгүй тул Уилли өөрөө тулаанд оролцохыг зөвшөөрнө. Гэвч тоглолт эхлэх мөчөд Уилли өмнөх шиг тэмцсэнгүй. Тэр зүгээр л хөдөлгөөнгүй зогсож хөгшин эрийн сулхан зохилтыг хүлээн авна. Бүр хөгшин хүнийг өөрт нь илүү амархан зохих боломж олгохын тулд олонний өмнө өвдөх сөхрөн суулаа. Түүний энэ үйлдэл өмнөх бүх алдааныхаа төлөө уучлалт гуйж гудамжинд амьдардаг хүмүүсээс өршөөл хүсэж байгаа мэт харагдана. Уиллигийн хандлагыг харсан баян залуу эцэст нь хуурамч дүрээ бүрэн тайлав. Тэр Уиллигийн хамгийн эрхэм зүйл болсон бяцхан охины өдрийн тэмдэглэлийг гаргаж ирээд хэрвээ дахиж зодтолдохгүй бол үүнийг галт шатаана хэмээн сүрдүүлв. Уилли урдаа зогсож байгаа сул дорой хөгшин хүнийг харна. Дараа нь өөрийнх нь хувьд амьдралынх нь цор ганц утга учир болсон тэр өдрийн тэмдэглэл рүү харлаа. Тэр дахиж хэнийг ч мөнгөний төлөө гомдоохыг хүссэнгүй. Тиймээс Уилли эцсийн шийдвэрээ гаргаж би өөрийнхөө хүмүүсийг дахиж хизээч гэмтэхгүй гэж хэлв. Үүнийг сонссон баян залуу юу ч бодлоггүй өдрийн тэмдэглэлийг гал руу шидлээ. Уилли тэр даруй үгүйж чин төмөр хувинг түлхэж унгаад бүхэл хүчээрээ тэмдэглэлээ авахар оролдов. Гал дүрлцэн асаж гар нь дахин түлэгдэж байсан ч тэр бууж өгсөнгүй. Асар их өвдөлтийг үл тоон амьдралынхаа хамгийн үнцэнтэй зүйл болох тэр тэмдэглэлийг галын дундаас гаргахыг хичээнэ. Гэвч хичнээн оролдсон ч оройтсон байлаа. Тэмдэглэл эцэст нь бүрэн шатаж дуусав. Харин Уиллигийн хоёр гар их түлэгдэж эмнэлэгт хүргэгдэнэ.
Тэр эмнэлгийн орон дээр чимээгүй хэвтэж байлаа. Гэвч дотор нь асар их хоосрол, ганцаардал, цөхрөл түүнийг бүрхсэн байв. Хэдийгээр тэр өдрийн тэмдэглэлээ алдсан ч доторх бүхэл үгс түүний ой ухаанд аль хэдийн сийлэгджээ. Уилли өөрийн мэдлгүй тэмдэглэлд байсан мөрүүдийг аяархан давтан уншиж эхлэнэ. Тэр яг л бяцхан охин шиг ээжигээ санаж түүнд хандан ярьж байгаа мэт байв. Тэр ээждээ өөрийнхөө хийсэн муу зүйлс, дэмий өнгөрөөсөн он жилүүдийнхээ талаар бүгдийг хэлхийг хүсэж байлаа. Уиллигийн чин сэтгэлийн гүнээс гарсан үгс эмнэлгийн коридорт байрлах нээлттэй холбооны төхөөрөмжөөр дамжин сонсогдож эхлэнэ. Удалгүй өөр нэг дасгаас түлэгдсэн нүртэй бяцхан охин гарч ирээд чимээгүйхэн эмнэлгийн коридороор алхав. Уиллигийн хэвтгөрөөрөө бяцхан охин шагаан харж, Уиллигийн хэлж буй танил үгсийг сонсоод тэр хэсэгхэн зуур ээжийнхөө урд нь ярьж өгдөг байсан сахиусан тэнгэрээ харсан мэт санагдана. Түүний ээж чамайг ганцаардаж гуниглах үед чинь сахиусан тэнгэр ирээд чамайг тэвэрнэ гэж үргэлж хэлдэг байсан билээ. Харин яг энэ мөчид тэр сахиусан тэнгэр нь Уилли байлаа. Уиллиг эмнэлэгт төвтчих хугацаанд хорооллын хүмүүсийг хамгаалж авдаг өнөөхөр баян залуугийн машиныг генет зогсов. Тэр гартаа зэвсэг барин машинаасаа буухыг шаардлаа. Эхэндээ баян залуу түүнийг дэрэм хийхэр ирсэн гэж бодсон ч удалгүй өөр зүйл болохыг нь ойлгов. Учир нь тэр хүн тэдний мөнгө машиныг нь огтхон ч сонирхсонгүй. Харин тэр баян залууд хандан найзтайгаа зодолт ялсан нь гэртээ машинаар харин ялагдсан нь энд үлдэж зоовно гэж хэлв. Ингээд тэр өөрийнх нь аргаар баян залууг шийтгэхээр цаг тоолж эхлэнэ. Баян залуугийн хамт явсан хүн шууд л урагшаа гарч ирснээр тэдний хооронд ширүүн тулаан эхэллээ. Харин хорооллын хамгаалагч тэднийг зодолдож байхыг нь хараад инээхүү уйлах уу гэдгээ ч мэдэхгүй зогсно. Хэд хоногийн дараа Уиллигийн гарын түлэгдэлт нь баг багаар эдгэрч эмнэлгээс гарах болжээ. Эмнэлгийн ажилтнууд түүнийг буцаагаад гудамжинд нь хүргэж өгнө. Гэвч бяцхан охины өдрийн тэмдэглэл бүрэн шатснаас хойш Уилли амьдрах итгэлээ бүр мөсөн алдсан байлаа. Тэр гудамжны буланд огтхон ч хөдлөлгүй суун. Үүнийг харсан хорооллын хамгаалагч түүнд дахин нэг хүнжил өгөөд юу ч хэлэлгүй чимээгүйхэн явж одов. Тэр өдөр Уилли урдын адил гудамжинд зогсон гуйлга гуйна. Тэр зүгээр л чимээгүй зогсож хажуугаар нь өнгөрөх хүмүүс машинуудыг хоосон харцаар ажиглана. Удалгүй бурханд итгэдэг нэгэн хүн түүний өмнө нь ирж Деважинд очих баталгаатай арга байна хэмээн яриа эхлүүлв. Гэвч Уилли тайвнаар би Деважинд очихыг хүсэхгүй байна. Харин тамруул явмаар байна гэж хариулна. Түүний энэ үгэнд итгэгч юу ч хэлэхээ олж ядан зогсох бөгөөд удалгүй хамт явсан хүмүүс нь түүнийг аваад яв. Амьдрал нь бүрэн харанхуй болсон тэр мөчид гудамжаар өнгөрч явсан нэгэн бяцхан охин түүний дүрийг олж харлаа. Охин айжмаар зам хөндлөн гарч Уиллигийн дэргэд ирнэ. Түлэгдсэн нүүр гэмгүү харц хоёр яг тэр мөчид учирлаа. Олон жил ганцаардсан хоёр сэтгэл энэ мөчид бие биеэ таньсан мэт холбогдов. Уилли юу ч асуух шаардлагагүй байв. Тэр энэ охиныг өдрийн тэмдэглэлийн жинхэнэ эзэн гэдгийг нь шууд л ойлгов. Тэр мөчид Уилли өөрөө нэгэн төрлийн сахиусан тэнгэр нь болж охиныг чанга гихчин тэврэнэ. Хоёр тэнүүчилсэн сэтгэл нэгэн цэгт учрах тэр мөчид чимээгүй салхи хүртэл тэднийг алга дашин угтаж байгаа мэт байлаа.